Mercedes-Benz компани 35 жилийн дараа G-класс загвараа шинжилж байна. 2017 хүртэлх загварууд тэнцвэрээ хадгалах зорилгоор хурд сааруулах электроник хязгаарлалттай байсан бол 2018 оны 1-р сарын 15-ны өдөр танилцуулагдах уг загвар нь өмнөхөөсөө 10 см-аар өргөн учир илүү тэнцвэртэй болсон аж. Шинжлэгдэж буй G-класс нь ойролцоогоор 200 кг-аар хөнгөн болж байгаа юм. Дугуй болон яндангаас эхлээд гадаад, дотоод интерьерүүд нь танигдахын аргагүй өөрчлөгдөж байгаа юм. Хатуу гэдгээр алдартай G-классын шинэ загвар нь цаг үедээ нийцсэн илүү тав тухтай зөөлөн болж байгаа ажээ.